Зохиолч Сойрхим Пүрвсүрэн. Бидний дунд сэтгэлдээ нулимстай, нүдэндээ гунигтай яваа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй зориулан энэхүү өгүүлэлгээ бичив. Хүн хүнээрээ дутдаг хорвоод бие биенээ хайрлаж явцгаая. Хатуу зөөлөн. Өгүүлэг. Аава гэж ам тэмцэм дуугаар чанга хашгираад цочин сэрсэн цоломгийн зүрх түг цохилон шорвог хар нулимс шанааг нь даган урсна. Дээрээ нэвтэртэл уйлж хонсон олон шөнө өнгөрч гар үслийн гашуун нулимс татарсан ч ганцаардлын ганцралд автаад бууга хардарсан зүүдний дараа илүү их мэдэрдэг билээ. Ижигээсийн хойш 15 жил аавтайгаа амьдарсан цоломг алаг тарлан тавилангийн догшин шуурга дахин алгадаж эцгийн тэнгэрт дуудан аваачаад 3 сарын нүүр үзв. Гинхэн ааваа зүүдлэн баярлахтаа баярлаж гуниглахтаа толгой өвд татахгүй эцгээ санан мэлмэрнэ. Ёо. Миний аав яагаад эргэж харалгүй яваад өгөө? Охиндоо арай гомдчихоогүй байгаа та гэж сэтгэл зүрх шимшрэн бодоход аавынх нь сүүлчийн захиас чихэнд нь тодхон сонсогдох шиг санагдав. 27 настай залуухан охинд хань болох муурын золцохч байсангүй. Миний охин хань ижилгэж өөрийнхөө сэтгэлийг шархлуулж бусдын сэтгэлийг шаналгаад яахав дээ. Харин гараасаа хөтлөх ганц үр үрчлээч болсон авчих юм уу гэж хэдэнтэй хэлсэн аав нь үүлийн цагаан хорвоотой өгөө аваа тэнцхийн цагт ганц охиндоо санаа уягдан үймэрч эр хар сэтгэлээ зангидж чадалгүй тарчилж байсан билээ. Далжигүрээ дэлгэх ангирын дэгдээхээ шиг 12 настай охин орчлонг гэрэл дүүрэн сэтгэлээр тормолцсон харж явах насандаа ижийтэйгээ осолд орсон билээ. Ингрээс нь сүүнэрцэн ижийн охиноо илгэндээ тэрсээр амьсгал тасалдахад аав нь холын тээвэрт яваад эцгүй байсан. Сайн эмч, сайхан сэтгэлд хүмүүсийн тус дэмээр аавдаа үлдсэн охин баруун хөл зүүн гараа үрд алдсан байв. Цахим ертөнцөөр өдөр шөнөгүй аялан 2-3 гадаад хэл зөнгөөрөө оролдон сурч хуйлч мэрэгжлийг амархан эзэмшив. Даанч сургууль төгссөн дипломо үеийн нөхдөйгөө авч чадаагүй. Дипломо авах нь бүхэл ангийнхаа залуустай гар барин танилцаагүй билээ. Алс холын охид хөвгүүд цахим ертөнцийн гүүрэн холбоогоор зүсээ харж уулзсан учрна. Цолмон чи наашаа ирж ижил сүрхтэй нийлээч гэж Австри улсын хөгжилтэй залуу байн сануулхад инээмсэглэн гар даллан өнгөрөөнө. Сургуулиа төгсдөл аавдаа дуулгаагүй цолмон шуудангаар ирсэн дипломо гинт үзүүлэн эцгийнхээ сэтгэлийг далай мэт давалгаалуулж анх удаа баярлуулсан. Аавынхаа сэтгэлийг бодж л захин сургалтанд хичээлсээр гадаадын их сургуульд бүртгүүлж байсан дуйлаант он цаг тэртээ хол хоцров. Цоломгийн өөртөө андгай өргсөн он цаг үүрэг амлалтаа дүүрэн тээсээр улирсан ертөнц рүү одлоо. Сансандаа хүрч хуйлч мэрэгжилтэй болсон болохоор албан байгууллагын бичиг баримтын бүрдэл гүйцэтгэж хуулийн туслалцаа цахим өмгөөлөл үзүүлсээр вогдон төгрөг мөнгө олох тул өлсөх ядрахын зовлон үзээгүй. Гагц хинтээч нүүр тулан ярьж
халуун сэтгэлээ хуваалцахгүй тул ийхүү ганцаардан шаналж үдэш бололгүй өнжөөсэй гэсэн гинэн бодолд автдаг байв. Зав гарч уйдсан үедээ биер шунх нийлэн уран зураг зурж сэтгэл дэх гуниг шаналнга намрын навчистай дэлгэн урт шаргал намраас уйдан цонх ширтэн гунигэлж суухтаа өвөл болчихвол бүрч хэцүүдээ гэж чимээгүйхэн санаа алдан бодно. Хавар зун цэцэг инээд дэлгэрсэн улирлын сайханд цолмон бүрчих ганцаардна. Тэгэхээр хамгийн сайхан улирал намрал юм да гэж санаашран бодох дуртай. Тэрэгэнцэр дээр сууж хүн царайчлан явах тун дургу болохоор баруун гартаа богино таяг зүүн сугандаа урт таяг тулан хаа нэг гарахтаа инээмсэглсэн ууралсан эсвэл гунигт дарагдсан олон хүнийг харж өндөр нам өнгөнгийн гутал тоолон суудаг билээ. Хөлтэйгээ байсан бол хамгийн гой гутламсөөд өдөржин зугаалах байсан да гэж харамсан бодно. Уртаас урт амьдралд нь сэтгэл зүрхээ догдлуулах хайр дурлал таарсангүй. Огт таараагүй ч биш л дээ. Байрныхаа өндөр нуруутай царайлаг залуу цүнхээ үрсээр өглөө явж цүнхэндээ түрцсээр орой эрхийг догдлон хүлээдэг байсан үе бий. Хормын гоёлтой тасхар машин хөлөглөн үзэсгэлэнтэй охины гараас хөтлөн инээд цэцэг хоёроор орчлонг баясгасаар балсарын аялалдаа явж одохыг цонхоороо харж нулимсаа залгиж суусан гашуун дурсамж бас үлдсэн. Би хөлтэй байсан бол хамгийн сайхан ханхүүтэй хуримлан урт цагаан даашин зөмсөд ааваараа хөтлүүлэн алхах байсан гэж атаархан бодоод нулимсаа залгидаг байв. Гэвч өөрийн бодлоо аавдаа хэлээгүй. Хэлж болохгүйг цолмон мэднэ. Аавынхаа сэтгэлийг зовоохгүй юмсан гэж жаргалтай царайгаар инээмсэглэн суудаг охиныхон сэтгэлд ямар бараан үйлс хуралдаж аянгат бороо шуургалж байгааг андахгүй мэдэх аав нь зүдэрсэн сэтгэлээ нуун цэвэр цэмцгэр харагдахыг хичээдэгч ханийхаа зурагтай хуучлан уйлж хондог гэдгийг нэг бус харсан билээ. Хань минь чи яагаад гунигтай харагдана вэ? Охин минь сургуулаа дүүргээд батламжаа авсан. Би чам дээрээ сэтгэл амар очноо гэж ганцаараа шивгэнэн ярихыг сонсоод аавыгаа өрөвдөн асгартал уйлж байсан. Хань чи яагаад намайг шоолон инээмсэглэв? Би өтер бүсгүй чиний гоо үзэсгэлэнд яахан хүрэх вүлээ? Арх гэгч шулмын ундаанд мансуурч ганц л удаа гараас нь атгсан төдий. Намайг хартаад л байна да. Чи ууртай үедээ ингэж ёж тойнэдэг дээ гэж халамцуухан ярьж суугаа ааваа шоолон элгээ хөштөл ганцаараа инээж байсан. Аав охин хоёрын дунд хатуу зөөлөн үерлэж урсна. Ааваа бурхан зүг одоход ээжийнхээ зургийг аавынхаа хүрхтэй хамтд нь нэг жаазанд хийгээд далдын далд хадгалахтаа үргэлж хараад байхаар аав шигээ ганцаараа ярмаар санагддаг болохоос айсан хэрэг байлаа. Аава гэж ойлон хашхираад цочин сэрсэн шөнөөс хойш би үр хөөхд төрүүлж аавынхаа хүслийг гүйцээхсэн хэмээн хамгал сэтгэл санаа бодол хүсэл нь нэгэн цэг дээр огтлолцох болов. Хүүхэд үрчлэн авах хуулийн заалт бүрийг судалж үзсэн мэргэжлийн хуульч болохоор
Хинч хизээч түүнд итгэж үр хүүхдээ өгөхгүй гэдгийг Соломон сайн мэддэг байв. Бүр асрамжийн газраас ч өнчин хүүхэд үрчилж авах боломжгүй гэдгийг мэднэ. Гэтэл аавынхан захиж хэлсэн үг цаг ямагт бодогдож үр хүүхдтэй л болвол эцгийнхээ хойчийн буйныг гүйцэх юм шиг итгээд бодол төрнө. Хүмүүсээ ирчүүдээ намайг жирэмслүүлээд өгөөч гэж ертөнц даяар хашгирмаар санагдах үе гарна. Гэвч Соломон шиг бүсгүйд амиа хорлсон нь хамаагүй дээр гэдгийг өөрөө мэднэ. Олон шөнийн нойроо хулжаасан Соломонгийн итгэл найдвар аажуухан сэмэрч сүүлчийн ганц осор дээр амьдрал нь дэнчгнэх үед их сургуулийн багш нь "Сайн уу Соломон" гэсээр цахим дуудлага хийн орж ирэв. Хатуаран шин зөөлөн сэтгэл сүлжсэн хол нутгийн Америк бүсгүйд ховсдуулсан мэт нэг л мэтгэд хамаг л зовлон жаргалаа уудлан ярьж нар сар ээлжлэх бөмбөрцөх дэлхийн хоёр бөөрөнд уйлан дуулан ярилцж байв. Багш нь чамайг мэднэ. Яагаад урилгаар ирж хичээлдээ суух боломжоос ээлдгээр татгалцсан учрыг мэдэх гэж олон хоног сэтгэлээ чилээсэн. Олон ч хүнтэй холбоо барьсан. Мэдээж хүний эрхийг дээдлэх үүднээс багш нь чамд мэддэхгүй хичээсэн. Өнөөдөр чи бүх амьдралаа чин үннээр уудлан ярьлаа. Хайртай охин минь, багш нь чамайг өрөвддөг байсан. Гэхдээ чамайг бие даан суралцахад ямар нэгэн хөнгөлөлт үзүүлээгүй шүү. Чи бус оюутан нөхдөйгөө яг адилхан шалгалж хүлгээ өгч амжилттай суралцсан. Одоо чи хамгийн гайхамшигтай шалгалтаа өгөх үлдлээ. Бүсгүй хүн энэ хорвоод ганцхан зоригтой ирдэг. Үр хүүхэд төрүүлж их хүний аз жаргалыг мэдрэх гэж л ирдэг. Чи хүсвэл сайхан хайртайч учирч болно. Хайртай хүнийхээ үр удмыг төрүүлж болно гэж удаан ярилцав. Сэтгэл судлаач мэргэжилтэй багш нь өдөр бүр тогтмол цагт холбоо барин олон хоног ярилцсны эцэст өөрөө хүүхэд төрүүлэх л хамгийн зөв шийдвэр гэдэгт итгэлтэй болсон байв. Багштайгаа өдөр бүр ярилцсны дараа орчлон ертөнц ямар уужим, хүний сэтгэл яасан гэгээ юм бэ гэдгийг Соломон сэтгэл зүрхээрээ мэдрэх болов. Зарим өдөр багш нь өөрийнхөө зовлон жаргалыг Соломонд хэлж асгартал уйлна. Эрдэм мэдлэг далай мэт уужим багш бүсгүйд ч сэтгэлийн зовлон байдаг юм байх хэмээн гайхан бодно. Хар модны нүүрс шиг борцойсон царайтай сармагчин шиг мэрийн зураг харуулад би энэ хүнд хайртай байсан. Энэ хүний дэргэдэл байвал ертөнцийн зовлон жаргалын дээж мэт санагдаж явсан. Гэвч энэ залуу намайг орхиод явсан. Африкийн шугойд төөрч гсэн мэт алга болчихсон. Би түүнийг өгсөн гэдэгт итгэж сэтгэлдээ оршуулсан. Гэтэл тэр амьд мэд. Олон хүүхэд дагуулan тун их аз жаргалтай явааг мэдлээ. Би түүний араас мөнчиг олон шөнө уйлж хонсон доо гэд нулимсаа арчин инээмсэглэв. Багшаа, та одоо жаргалтай байгаа үсттэй гэж гайхан харсан Соломон өхөөрдөнгүй харсан Америк бүсгүй. Тийм ээ, би жаргалтай амьдарч байна. Сайн нөхөр, сайхан хүүгээд надад дүүрэн жаргал бий. Гэвч сэтгэлд минь энэ л хүн зовлонгийн үр тарьдаг байсан. Жаргалтай үед сэтгэлийн үүд тогшин орж ирдэг байсан. Гунигтай үед инээмсэглэн гар барьж халуун дотн тэвэрдэг байсан. Одоо харин багш нь ганцхан чамд сүүлчийн удаа яриад ор тос мартна гэд нулимстай цэнхэрнүүдээрээ инээмсэглэж байв. Багшаа, би тань шиг тийм их
гүн хайр сэтгэлдээ учирч чадах болов уу гэж эргэлзэнгүй асуусан Цолмонг шоолон инээсэн Америк бүсгүй. Учралгүй яхав те. Хайртай хүнийхээ үр хүүхдийг төрөвлбөл ямар их аз жаргал идэлхийг чи төсөөлж чадахгүй. Би анхны хайрынхаа хүүхдийг төрүүлчихгүй яавдаа гэж одоо ч харамсдаг гэхэд Цолмон багшаа шоолон зангинтл инээв. Багштайгаа ярьсны дараа Цолмонгийн сэтгэл аз жаргалаар дүүрдэг байлаа. Дэнхүү сэтгэл тургасан жавар амьдралын баяр гуниг бүгдийг уудлан ярьж сэтгэл онгойгоод намрын бургадас шуурсан хүйтэн салхи цээж дүүрэн сорж цонхоор харан зогсоход гудамжаар алхах хүмүүсийн царай төрх гэгээ орчихсон мэтэл харагдаж байв. Өдөр бүр харсаар нүдэнд дассан сөөдрөвчин доор гудамж цэвэрлэн өглөө бүр шүрдэн зогсдог намхан бор залуу халуудсан янзтай малгайгаа хойшлуулан сууна. Магнанаас уур савсах нь эгээл аав шиг нь харагдав. Гэтэл хажуугаар нь гарсан залуу зууж яваа тамхиа хаяад орцоор орохыг хараад дөнгөж сая сэтгэлд бэлгсэн аз жаргал нь үргэж шиг болов. Хөөрхидөө амьдрахал гэж зүтгэж яваа нэгэндээ яасан дээрэнгүй хандна вэ гэж бодоход нүдэнд нь нулимс зийлгнээд салхинд борьсон навчис хуймт эргэлдэн буухад бүрч хямарч удаан харж зогсов. Энэ өдрөөс хойш өглөө бүрл цонхоор харж хогшүрддэг номоо эрийг ажиглан навчис хийсэх гудамжаа янз янзаар зордог болов. Өөрөөс нь 10-аад насаар ах болов уу гэмээр санагдахад насын таах гэж сэтгэлдээ баясан харна. Залуу ир өдөр бүр тогтсон цагт хогийн шүүр, хоёр дугуйтай хогийн саваа байшингийн буланд шахан тавиад хаа нэг тийш гүйж оддгийг анзаарав. Тэр лав хоол идэж хөлсөө арч суугаадаа гэж бодоод инээд нь хүрнэ. Гэтэл нэг өдөр 8 насны хэрийн жижигхэн борохин дагуулад урвар дуухан ирээд охиноо аргадаад байгаа ч юм уу, цагнаад байгаа ч юм уу ярилцахыг харж нэг л мэтгэд хоёр таягаараа шатны гიშгүр цохин яаран гарав. Гар хөлгүй бүсгүй хүн дөхөж ирээд ойрхон суухад аав охин хоёр санаа зовболтой жаахан холдоод миний охин одоо яана цүнхийг ичгдэг. Багш чинь дахиж цүнх дэвтэргүй ирвэл хичээл суулгахгүй гэсэн. Таач явта гэд дуун захирдахыг сонсоод сайн уу та хоёрын яриаг санаандгүй сонсчихлоо гэхэд харин миний охин цүнхээ автобусанд орхиод буужчихжээ. Багш нь хүүхдээ ирж ав гэж дуудаад бид хоёр түнжин хахраа сууж гэж харгүй зангаар хэлээд уртаар шүүрс алдав. Өө яасан таагүй хэрэг вэ гэж дуалдсан Цолмон одоо дэлгүүрээс аваад өгчих аргагүй юу гэж санаа зовнгүй асуулаа. Бид хоёрт хаанаас тийм их мөнгө байх вэ? Хоёр биенээ болох гээд зүдэрч яваа хоёр гэж эцэг нь хэлэхэд яг л өөрийнх нь туулж өнгөрсөн амьдрал алган дээр нь буусан мэт харагдав. Гэхдээ та надаас мөнгө зээлэх үү? Дараа нь цалингаа буухаар өгчих гэж хэлсэн Цолмон ойд гайхан харсан эр худал хэлж тоглоом хийгээгүй болохыг Цолмонгийн харцнаас ухаарав. Егла би мохно эрдэм номтой хүн болгочих юмсан гээд тамира тасартал зүтгэх юм. Санснаар болдгүй хорвоог яалтай билээ хэмээн нулимсаа арч суугаа эрийг хараад хайртай аавынхаа санан даган мэлмэрүүлчихв. Ах нь чамд баталгаа болгож иргэний үнэлэхээ үлдээе гэсэн эрийг зэмлэнгүй харсан Цолмон би хуйлч хүн иргэний үнэлэхээ барьцаалж болохгүй дээ гэхэд гэмшингүй инээж хаахад нь өөр хөрөнгө үгүй хэмээн толгойгоо илэх нь цаанаа л нэг өрөвдмөр санагдж байлаа. Намайг
Самдан цоодлог гэдэг юм. Өр ангаа чигийн хүндэ гэж хууч дэлгдэг эртээ инхүү танилцсан цолмон өдөр бүр цонхоор харж аав охин хоёрт гар даллан мэндэлдэг болов. Өдөр бүрл харж инээмсэглэн мэдлэх болсон цолмон бүрг даруухан эрийг цонхоор харж суухдаа энэ самдан цоодлого бай. Миний багшийн хайртай хүнээс хамаагүй царайлаг юм байна. Багш тэр падан харны гэрт яагаад сэтгэл алдарсан юм бол хэмээн бодоод ганцаараа инээмсэглэн суухад жаргалтай санагдана. Цаг хугацаа эргэлдэн нэг л мэдхэд цас хаялан хүйтрэхэд цолмон цахим хүргэлтээр авсан хөөхөн алаг хүрмээ барьсаар гарч ирээд самдан цоодлын охинд бэлэглэв. Хүү яах гэсэн юм бэ гэж хэлээд толгой сэгсрэх самдан цоодлын харцанд баярын очгийнхийг харж одоо хүйтрлээ. Та надад зээлсэн мөнгөө буцааж өгсөн болохоор охиндоо дулаан хүрм авах мөнгө дутах болов уу гэж бодлоо хэмээн хэлэхэд санаа зовсон харцаар хулмагнан харж байв. Эгээгийн дүү өмсөд үз гэж Соломон хэлэхэд ааваасаа асуух мэт харсан охин цоош нь хүрм өмсөд яг таарч байна. Одоо манай ангийн болроо намайг шоолж чадахгүй гэд баярлан дэгдэв. Соломонгийн сэтгэл жигтэйхэн дүүрэн цатгалдаж баярлан инех аав охин хоёроос өөрөө бэлэг авчихсан мэт бүрч их баярлан байв. Хүнд өгөөд өөрөө баярлах ёсон хүний амьдралд байдаг ажээ. Хуучин он хулжирч шин он айлчлан ирэх 12 дугаар сарын 31-ний өдөр аавыгаа санан уйдгар гунигт автан сууж байтал Соломон ихчээ гэсэн цовоо дуу гадаа гудамжинд часхийн хадав. Нөгөө хоёр амраагүй юм байх та гэж гайхан бодсоор цонхны тавдсан түшин өндийж харлаа. Соломон ихчээ! Соломон ихчээ! Аав танд бэлэг өгөх гээд ирсэн гэж хашгирах охиноосоо санаа зовон үчи дуугаа багаж гэж нудрах эцэг охин хоёрыг харж та хоёр ороод ирээрээ би хаалгаа онгойлгоод байж бай хэмээн баярлан хашгирлаа. Хүн хүнээрээ дутдаг хорвоог дүүрэн болгохоор ирсэн мэт эцэг охин хоёр инээмсэглэн за одоо орлоо гэж гар гараасаа хөдлөлдсөн гүйлдэв. Удаж төдөлгүй хаалга пижгнүүлэн согсон охин очгирлцэн харцаар ширтэж аав танд бэлэг өгөх гээд ичээд байгаа юм гэж дуржигнуулан хэлсэн охиноо нодрон өмссөн утлынхаа тоосноос санаа зовбуу гэлтэй ухарч манай энэ хүүхэд мөн ч хэцүү хүн шүү гэж хэлээд ардаа барьсан том торноос цэцгийн баглаа ганц шил ориглуун дарс бялуутай хамт өгтөө. За зөв юм авсан уугүй юу мэдэхгүй. Хүмүүсийн аваад байгаа юмыг л дуурайгаад авчихлаа гэж хэлэхэд хөөхөн алганданд нь нулимс дүүрсэн Соломон өгдөөгүй тэврэн авч баярлалаа чамда. Маш их баярлалаа гэд асгартал ойлов. Зөөлөн хатуу замбуулан хүний амьдралын баяр гүнгийг бүгдийг үүрэн ажралгүй эргэлтэн. Зохилогдсон соёрхын пүрэв сүрэн уншсан Эрхэн баярын Бат орж